амралтан дээрсэн өдөржингөө сайхан хөвтнэ. Юуны чинь хэвтэх? Агаад ирсэн хүн чинь сайхан өглөө босоод уул руу гүгээд өдөр сайхан байшингаа тойрч гүгээд оройн сайхан өрөөгөө тойрч гүгээд оройн унтчихта ээжтэйгээ зүүдэндээ гүйштэй минь хөө. Юу ээж? Тэг эзэн юм идэх юм бэ? Юуны чи идэх юм гэж тэр агаад ирсэн хүн чинь эхний өдрөө сайхан махан мацаг бариад, хоёр дахь өдрөө сайхан усан мацаг бариад, гурав дахь өдрөө миний хүү бүр агаарн мацаг барих ёстой шүү дээ. Чадахгүй та өөрөө мацаг барь. Би л явж массажин тарлаа. Билээхэн сайхан ижиг чинь байхад юуны чи массаж. Ээжний хавьяас хонь болоод сүүлийг нь таслаад, хүүгийнхаа нуруунд дээр сайхан өөхөн тасыг нь хайлаад массаж хийгээд өгье. Тэгээ сайхан хайлаад урсаад ирэхэд шүдэн зураа шидчихээ. Тэгээ сайхан төөнөр болно миний хүү. За ээж, ядаж гарч амралтын газраар явж үзээ л та. За байж миний хүү. Ээж нэхлээ сайхан үсээ буудаад, нүрээ татаад, шүдээ хийгээд, үсээ вакстаад, усанд ороод, хөлөө тослоод, гараа тослоод, чавайг тослоод, нарнаа 108, сарнаа 108, одондоо 108, онгоддоо 108 залбир атгах. Ээж, тэгэхээр адил чинь амралтын дээрс өдрөв чи дуустаа. Гарьяа. Бэки, ээж энэ түүгээ сүүгээ аваадах. За сүүгээ яла. Сүүгээ мартсан байж. Ээж ингээс хот ороод тэг сүүгээ аваад ирээ заа юу. Ээж, эндээс уу очих штэ гарыг та. Гарыг гиснээс миний хүү цүнхний юм авсан юм уу? Цүнхний юм гэж юу вэ? Энэ л байхгүй юу та. Ээж нас амралтанд ирснийх нэг бойфрендтэй болчмоор л шүү. Ээж минь дээ. Одоо цаг хүмүүс чи амралтанд амрах гэж ирдэг болохоос гэж ирэхэ болцсон шүү дээ. Тэглэж монголчууд ерөөс амарч чаддаг хүмүүс. Нэг амралтандаа явлаа гэж гарна. Тэг ядарсаар байгаа л ирнэ. Харин энд бол шаал өр. Чигнээс амарч альчилаа тайлна. Ой, тийм үү? Үгүй энэ чинь юу гэдэг газар үлээ миний хүү? Монголын нууц тавчаа амралт. Монголын нууц тавчаа амралт аялал жуулчлалын цогцлбор нь хүүхэдтэйгээ гэр бүлээрээ амрахад зориулагдсан цэвэрхэн, дулаахан, 50 уур амьсгал бүхий онцгой газар. Энд ирсэн зочид амар амгалан орчин, найрсаг үйлчлэгийг нь хараад дахин ирмээр санагддаг. Амрагчдад хэрэгтэй бүхий зүйлс бүрэн зохицороо энд байна. Люкс болон стандарт зэрэглэн зочдлын өрөөнүүд 13 дугаар зууны хэм маягтай цомцог гэрүүд, караоке, снукер бильярд, ширээний теннис, хүүхдийн дотор болон гадаад тоглоомын талбай, сагсны талбай, дулаан гараж гээд гэр бүлэрээ стрессгүй 5 тухтай амрах болно. Мөн бүх гэрүүд нь 0 түвштэй учраас хүүхдтэй айлуудад бүрч тохиромжтой 5 тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Ой модоор хүрээлэгдсэн байгалийн төгс зохицол, амар амгалан 50 уур амьсгал, цэвэр агаарыг мэдрэхийг хүсвэл Монголын нууц тавчаа амралт аялал жуулчлалын цогцлборыг зориуд үзээрэй. Үнэхээр дахиж ирмээр санагдах газар шүү. Лааж байгаас дээж. Лааж штэ миний хүү.